хоолой сасаж байгаа хэрхэмдээ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 12 минут болж байна. Радион 3 дахь студиэс хөтлөгч Мөгийн хөтөч цэцэг найруулагч Гамболтын ангранаар нөгөө тал нэвтрүүлгийг хүрэхэд бэлэн боллоо. Өдрийн мэнд Мөгийн хаан. За өдрийн мэнд. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таныг сонсож байна гэсэн үрээтээр интернет эмнэлэг хамтран ажиллана. За мөн төхөөрөмж шинжлэх аянаараа ДДШ-ийн дэвшилтэд 3 төв төхөөрөмж хамтран ажиллана. За ингээд нөгөө тал нэвтрүүлэг 7 хоног болгоны мегмар гарагт эрдэмтдийг танилцуулдаг. За өнөөгийн шинжлэх ухааны өндөр түвшинд хүрсэн өнөөгийн бидний амьдралд энэ олон техник технологи одоо юу гэдэг шинжлэх ухааны өндөр түвшний юмнуудыг хэрэгжилж явах үед ард нь бол маш олон эрдэмтэд амьдралаа сонирхолтой нээлтүүдээ хийх гэж амьдралаа зориулсан байдаг. Тийм болохоор бидний анзаардгүй тэгсэн хэрнээ өнөөдрийн одоо юу гэдэг сайн сайхныг нийлээд яваад байдаг энэ зүйлсийн ард ямар эрдэмтэн байдаг вэ гэдэг талаар ярина. За өнөөдөр бид хоёр эрдэмтэн танилцуулах юм байна. За тийм. Их сонирхолтой. За эхний эрдэмтэн болохоор Перси Спенсер гэдэг эрдэмтэн байна. Америкийн физикч, цахилгааны инженер, зохион бүтээгч ийм хүн. Энэ хүн юугаар алдартай юм бэ гэсэн чинь одоо нэг үе бол би хэрэгэлдүүлээсээ одоо бол мэдэхгүй баг айлд энэ зүйл байхгүй бол баг болохгүй шиг харагддаг байсан. Богино долгионы 100. Пэйж гэдэг тий. Тий, пэйж. Тэгэхээр нөгөө Перси Спенсер гэдэг чинь халаасандаа шоколад авч явж байгаа тэр нь хайлаад майлаад гэдэг түүхээр юм гэсэн үг. Тийм байна. Тэгээ би болохоор Перси Спенсер гэдэг хүний тухай ерөөсөө сонсож байгаагүй байхгүй. Тэр нөгөө богино долгионы 100 яаж нээгдсэн бэ гэдэг тухайд яг тэр түүх яваад байдаг. Нээсийн эрдэмтэн санаандгүй ингээд чихэр чөлөө тэ нэг юм идж байгаа шоколадаа ингээд талаасан дэцээ байсан чинь тэр нь ингээд богино долгионтой газар ажиллаад хайлтсан байсан. Тэгээд ингэж болох юм байна гэж нээсэн гээд. Үнэхээр эрдэмтний талаар ерөөсөө сонсож байгаагүй юм. Тэгээд яг ингээд намтрын үлсэн чи ямар гонигтай амьдрал вэ энэ одоо гэж бодогдлоо. Өнөөдөр ер нь бол одоо энэ пэйж маш олон айлын амьдрал хүмүүсийн амьдралыг хөнгөвчлсөн баха. Одоо ингээд пэйж байхгүй бол өмнө яаж болж исэн гэмээр яах юм. Хэцүү. Манайд ихтэй байдгүй л дээ. Ээж өрн жоохон дургүй байгаад идэв. Тэгээ би манай ээж яагаад дургүй үнэхээр хортой мөгөө хаагаад үзсэн чи тэр чи хортой мортой юм ерөөсөө байхгүй. Усны молекулыг халаагаад халаач тийм биш үү? Тэрийг нэг хэсэг хүмүүс харин тэгж цуурсан байхгүй. Дахиад ингээ нөгөө мэдэхгүй байна. Яаж ажиллаад байгааг нь мэдэхгүй болохоор хүмүүс шууд нөгөө яаж ажиллаад байгааг нь ойлгохгүй болохоор энэ хор тавдар үүсгдэг. Тэр бол бүр батлагдаад хор тавдар үүсгэх ямар ч нөхцөл байхгүй. Харин гэсэн байгаа. Одоо ээжийг ятгаж байгаа богино долгионы 100 лавн да. За тэгэхээр өнөөдөр бид энэ хоёр эрдэмтний талаар танилцуулах нь байна. За эхнийх нь бол Перси Леброн Спенсер гэдэг энэ хүний талаар эхлэе. За 1894 оны 7 дугаар сарын 19-нд Америк нэгдсэн улсын Мэн мужийн Холланд гэдэг юм хотод төрсэн юм байна. За тэгээд ой хагастай байхад нь аав нас ороод ээж нь удалгүй түүнийг авах ахынд навчид өчгсөн гинэ. Тэгэхээр өөр амьдралаа одоод явцсан. Тэгэхээр энэ хүүхд бол аав гах түүний эхнэр хоёрын хүүхд буюу эдний төссөн гэсэн үг. За ингээд томроод ижсэн чи 7 настай байсан аавх нь бас нас орцсон. Тэгээд 7 настай Перси аавынхаа эхнэр туслахын тулд бүр ингээд сургуулаасаа гараад сургуулаа орхиод айл олцсон хар бор ажлыг бүгдийг нь хийдэг байсан гинэ чаваас 7 настай хүүхд ч тийм ч. Тэгээ ингээд 12 хүрэх үеэрээ одоо ингээд биеийн ч гэсэн томорчлоо, эр бие өсөж тийм ээ ачаал даах чадвартай болсон гэж үзсэн учраас илүү өндөр цалинтай ажил хиймээр байсан гинэ. Тэгээд тэрэм дээр ажилд орсон гэж байна. 12 настай хүү штэ. Хүн дагаад. Тэгээ тэрэм дээр өглөө нар мандахаас эхлээл орой нар жаргах хүртэл чулуун бул эргүүлж ажилдаг ийм байсан юм байна. Хөөх ийм хэцүү амьдралтай хүн байсан юм уу? Харин би бүр энэ эрдэмтний талаар сонсоод ямар гонигтай амьдрал гэхээр ийм байдаг байна гэж бодлоо. Ингээд энэ хүн 16 нас хүрээд орон нутгийн цаасны үйлдвэр удахгүй цахилгаан эрчим хүчээр ингээд юу яана цаасны үйлдвэр ажилтдаг болноо. Одоо цахилгаантай холбочноо. Тэгэхээр ер нь бол ажилтдаг хүмүүсээ ингээд нөө цомготгоноо, цөөлнөө гэсэн юм байна. Тэгсэн энэ хүн одоо юу гэдэг ажлаа алдна гэхээсээ илүү яагаад хүмүүсийн хийдэг үсэн ажлыг цахилгаан гэдэг ингээд үзэгдэхгүй харагдахгүй зүйлээр одоо ажлын маань хөнгөвчлж байгаа юм бол ямар сони юм бэ гэж гайхсан гэв. Тий, тэгээд нөхөр цаасны үйлдвэрт ажиллаж байсан. Тэгээд цаасны үйлдвэр цахилгаан эрчим хүч ашиглахын тулд эхлээд тэр тог цахилгаанаа авцардаг ийм юуна сүлжээ тавина, утас татнаа. За энэ ажилд яг 3 хүн ажилд авнаа. Тэгээд гарах гэж байгаа хүмүүс хүсэлтээ өгч болно гэсэн юм байна. Тэгэнгүүт нөхөр цахилгаан эрчим хүч, цахилгаан сүлжээний талаар бүр юу ч мэдэхгүй залуу би надад адилч ингээд оролцъё гэд. Тэгсэн нөгөө компани ихэлээд гайхаж ийснэ. За яах вэ ингээд чих зөөлөнтэй юм те. Залуу хүн хөл гарын үзүүр зарагдаг. Яванда сурчих байлгүй гэд. Тэгээд ажилд авцсан гэд. Зөө. Нөхөр ингээд хамгийн анх удаа цахилгаантай холбож байгаа. Цахилгааны инженер хүн шүү дээ. Гэхдээ ингээд хүүхдийн тэр нөгөө ийм сониуч байдал үнэхээр нөлөөлөд байна тий. Тий, харин. За ингээд 2 жилийн дараа Перси Спенсер 18 нас хүрээд цэргийн зарлан дуудах хуудас ирсэн юм байна. Ингээд Спенсер Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хүчинд дэлгэхэр шийджээ. Гэхдээ энэ тэнгисийн цэргийн хүчнийг сонгосон бас учир шалтгаантай гинэ. За. Яг энэ жил буюу энэ он бол 1912 он. За энд бол Англид юу болсон гэхээр алдар Титаник
сүрсэн. Тэгэхээр нөгөө Английн Southampton хотоос Нью-Йорк чиглэлд явж исэн Титаник хөлөг Атлантын далайд живсэн юм маш одоо дэлхийд даяараа амар том осол болсон шүү дээ тийм ээ дэлхийн түүхэнд тодор үлдсэн. Тэгэд ер нь бол толгойдоо хүн бүхэн энэ ослын тухай ярьж байна гинэ. Тэгсэн сонир нэг юм өгүүлбэр олж харсан юм байна. За. Титаник хөлгийн багийнхан радио холбоогоор тусламж дуудсан гэсэн ийм үг өгүүлбэр байж гин л дээ. Тэгээ Перси Спенсер 2 жил цахилгаан чинь хийгээд утастай холбоотой цахилгаан сүлжээг ер нь бол гадралсан байгаа шүү дээ энэ үгүй тий. Өмнө юу ч мэдэхгүй байсан гэхдээ 2 жил ажиллахаар за ерөнхийдөө нэг юм байд ингээ гадралсан. Тэгсэн чинь радио холбоог химшаал танихгүй нэр томьёо олоод өмссөн байгаа. За. Тэгээ хүнээс асуухаар уцгүй холбоо лахгүй юу? Гэт ингээд томтой юм хэлэхгүй. Тэгээ уцгүй холбоо гэж бэд юм уу? Тэрийг чи одоо ингээд тэнгист явж байгаа хүлэг онгоцнууд хоорондоо ярьдаг гэхээр ингээд тэр жоохон хүүхдийн те өсвөр насны хүүхдэд бүр ингээд үнэхээр сонин содон санагдсан байгаа байхгүй. Ингээд л ерөөсөө түүний гаргасан шийдвэр би тэнгисийн зэрэгт орё. Энэ өөрөө айгүй сониуч хүн юм байна тий. Харин багаасаа сониуч хийсэн байгаа байхгүй. Тэр ингээд тоохгүй хүн бол тэгэл зүгээр л ингээд ажил дормоор байдаг. Гэтэл тэр чинь цахилгаан тавина гэхээр цахилгаан гэж яг яад юм бол яхаараа ингээд хүний хийдэгээс ажлыг харагдахгүй зүйлээр хийгээд байгаа юм бэ гэд тэр ажил руу ороод дараа нь хүчин онгоц энэ чинь өөрөө нөгөө утсаар л утас татчихад тэр утсаараа дамжуулж хүмүүс хоорондоо ярьдаглагж ойлгоцсон. Тэнгист бол утас татах боломж байхгүй. Тэгсэн ер нь онгоцны завьтай хүмүүс ингээ хоорондоо яриад идэг гэхээр үнэхээр сонирхлын татчих юм байна. Нэрээ сониуч юм байна. Тэгээд энэ Перси Спенсер тэгээд сониуч зангаасаа болоод тэнгисийн зэрэгт орсон. Ингээд усан зэрэг болоод бүр тэр дотроо радио хөлгийн холбооч болсон. Юуны хөлгийн радио холбооч болсон. За ингээд радио холбоочин хүн чинь уцгүй холбоо гэдэг зүйлийг яаж ажилтдаг үндсэн зарчмыг нь одоо юу гэдэг ойлгож авна. Тэгээд ингээд судалж эхэлсэн. Тэг бүр ингээд өөрөө бүр бие даагаад радио технологи ийм ном уншдаг байсан гинэ. Бүр ингээд шүн ингээд манаанд гарч явахтаа хүртэл радио холбоо яаж ажилтдаг тухай радио холбооны ийм номнууд уншаас зогсож идэг гэсэн. Тэгээд нөхөр эндээс анх тригонометр, тоо бодлого, хим, физик, металлург гэдэг ингээд инженер хүний анхан шатны суур ойлголтуудыг ойлгож авсан. За ингээд өөрөө ч гэсэн туршлагатай ийм мэрэгчлэн болсон. Радио холбооны мэрэгчлэн болсон. За ингээд Перси Спенсер дэлхийн 1-р дайны дараа цэргийн албанаас нэр хүндтэйгээр чөлөөлөгдөөд дуртай зүйл буюу нөгөө радио технологийн чиглэлээр ажиллаж эхэлсэн юм байна. Ингээд 25 онд шинээр байгуулагдсан Raytheon гэж ийм компанид ажилд оржээ. За энэ компани 25 онд ажиллаж орсон. 39 он гэхэд Перси Спенсер бол радарын хоолойн дизайны чиглэлээр дэлхийд тэргүүлэх ийм хэмжээний мундаг мэрэгчлэн болсон байсан. Яа зүгээр тэрэн дээр ингээл юу буулчуулан эргүүлээл зогсож исэн хүүхд штэ. Тэгээд энэ сониуч байдал гэдэг бүр үнэхээр гой зүйл рүү урагдах юм а тий. Юмыг ингээд сонирхоод яагаад ийм бод ингэдэг юм бол гэж учрыг нь олох гэж тэмүүлдэг хүмүүс яалчгүй эрдэмтэн болд юм байна уу? Супер. За Улаанбаатар хотод 14 цаг 20 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчтай танилцуулаад үргэлжлүүлээ. Таныг сонсож байна гэсэн үрээтаагаар интернет имлэг хамтран ажиллаж байна. За интернет имлэг хавдраар өвдсөн хүн. За хавдраар өвдсөн хүмүүсийн гэр бүлтэнд зориулаад мэдээлэл зөвлөгөө өгдөг, сонирхсан асуултанд нь хариулах 5 удаагийн үн төлбөргүй нээлттэй өдрөлөг зохион байгуулах гэж байгаа юм байна. Ямар гоё. Энэ маш чухал юм байна. Тийм байна. Ер нь бол ингээд нөгөө бид нар эрүүл мэндэд тоохгүй гүрийгээд яваад ах чинь дараа нь асар их хохиролтой байна гэдгийг өөрийнхөө биеэр мэдэрчээ сууж байгаа. Хүний хувьд хэлэхэд эрт илрүүлэг. За энэ мэдээлэл юм өдрөлгүүдэд очиж байгаараа эрүүл мэндэд үнэхээр их анхаараарай. Та ингээд мөнгөний төлөө яваал байдаг эцсүүлд нь өвдөх юм бол тэр олсон мөнгөө эмчлүүлэгтэй л зарцуулах юм бэл. Тэгээд дээрэс нь одоо ингээд бид нар ингээд нэг хүмүүс эрүүл мэндийн боловсролд аюух анхаарч байгаа нь сайн боловч дандаа худлаа хачин фэйсбүүкийн тэр сайн гин энэ сайн гин тэрийг идэж болно энийг идэж болохгүй тэгвэл хүн ингүүл амьдрэн тиймэрхүү юмыг ингээд амар шеэрлдэг. Яг үнэ. Ялангуяа энэ ээжүүд эмэгтэйчүүд өстө супер ёо өстө. Оч хоолонд гаж юм болоод авцсан. Тэгээ урдаас нэг юм уу гэвэрээ. Тэрийг шахна өстө нэг тайлбарлаад ойлгохгүй. Харин тэгээ нөгөөдөл нь үнэн худлаа нь мэддэхгүй нэг хотлоо өмнө имч хувцсан өмсчихэд янз бүрийн юм ярьдаг чинь. Тэгэхээр яг ингээд мэрэгжлийн эмчнэр интернет эмнэлэг дээр за хавдраар өвдсөн хүн байвал яг яах ёстой, юун дээр анхаарах ёстой гэдэг мэрэгжлийн зөвлөгөө өгөн. Дээрээс нь хавдраар өвдсөн хүмүүсийн ар гэр яавал одоо тэг хавдраар өвдсөн хүнтэйгээ яаж харьцах ёстой юм, хоолунд асаргаа эмчилгээ нь ямар байдгийг те юун дээр анхаарах ингээд үн төлбөргөө 5 удаагийн ийм нээлттэй өдрөлөг зохион байгуулах гэж байгаа юм байна. Ямар буянтай юм бэ гэх. За тэгэхээр энд юу болох юм гэхээр жишээлбэл өдрөлөг нэг дээр нь улаан хоолой хотоод бүдүүн гэзний хорт авдрын оншилгоо эмчилгээ хяналт энэ бол 3 сарын 28-нд өнгөрсөн юм байна те. За тэгэхээр ер нь бол 5 сард байгаа 5 сарын 9-нд 5 сарын 23-нд 4 сарын 25-нд 4 сарын 11-нд гэ байгаа. За хамгийн ойрхон нь бол 4 сарын 11 юм байна те.
11-ний баасан гарагт элэг цус нойр булчирхайн хор тавдрын оншилгоо эмчилгээ хяналтын талаар зөвлөгөө мэдээлэл өгнө. 15 цагт. Тий, манайд энэ элэгний хавдар нэлээх байгаа тий. Тэгдэг, харин тий. За дараагийнх нь өдөрлөг болохоор одоо бол 4 сарын 11-ний баасан гарагт ийм элэг цус нойр булчирхай хор тавдрын онцлогын эмчилгээ хяналтын зөвлөгөө 3 цагт ийм өдөрлөг болно. Энэ дээр очиж асууж болно. За дараагийн өдөрлөг нь болохоор 4 сарын 25-ны баасан гарагт хөх умаа хүзүү өндгөвчний хор тавдрын онцлогоо эмчилгээ хяналт гэдэг ийм өдөрлөг эмчнэр мэдлэг өгнө 15 цагаас. Дараагийнх нь болохоор уушиг голтын хор тавдрын онцлогоо эмчилгээ хяналт 5 дугаар сарын 9-ний баасан гарагт 15 цагт. За ингээд бусад төрлийн хор тавдрын онцлогоо эмчилгээ хяналт 5 дугаар сарын 23-ны баасан гарагт 15 цагт. 2-7 хоногийн дотор нэг юм байна. Тийм ээ. Тэгэхээр бид нар энэ үнэхээр чухал мэдээлэл учраас интернетийн Facebook хуудас руу ороод та даахчаарай. Даахчих юм бол тухайн үеийн цаг үеийн мэдээлэл чинь таны Facebook хуудсан дээр ньюс бид ингээ гарч ирээд идэх шүү дээ. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 77 техник 1111 гэдэг дугаараас авна. 77 техник 1111 интернет цэгийн мэн гэсэн веб хуудасд хандаж болно. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ таныг сонсож байна гэсэн уриатаагаар интернет эмнэлэг хамтран ажиллаа. Баярлалаа. За бид өнөөдөр эрдэмтдийн түүхийг танилцуулдаг, мартагдсан, бид нар мэддэггүй тэгсэн хэрнээ энэ хүний ашиг тусыг нь одоо ч амьдрал дээр бид нар хэрэгэлдэг ийм эрдэмтдийг танилцуулж байгаа. За ингээд нөгөө нэг хар багасаа ажил хийсэн хүн маань дэлхийн тэргүүлэх мэрэгчлэнүүдийн нэг болсон тийм. Ингээд Percy Spencer Америкийн нэгдсэн улсын Батлан хамгаалах яамны гэрээлэгч Raytheon компанид цахилгаан дамжуулах хоолой хэлтсийн дараагаар ажиллаж ихсэн юм байна. За ингээд нөгөө Raytheon-д ажиллаж явах хугацаанд магнетрон буюу электрон чиглэлтэй урсгалыг удирдах болдог юм вакуум хоолой үйлдвэрлэх илүү үр дүнтэй аргыг боловсруулсан юм л дээ. За энэ юу гэсэн үг гэхээр энэ нөгөө нэг түүний боловсруулсан зүйл илүү үр дүнтэй санаачлагын ачаар энэ Raytheon гэдэг энэ компани өдөрт 100 магнетрон үйлдвэрлэдэг байжгаад за тэгвэл Spencer-ийн ачаар 2600 магнетроныг өдөрт үйлдвэрлэдэг болсон байна. За. Тэгэхээр энэ чинь үнэхээр тухайн компанидаач тэр өндөр илүү үр дүнтэй санаачлагыг гаргасан бааз. Тэгсэн. Тийм. Тэгэхээр Percy Spencer өөрийн нэр хүнд туршлагаараа энэ Raytheon компанид бас тус хүргэсэн өөрийнхөө компанид олон тусыг л хүргэж ийн л да. За жишээлбэл Массачусетсийн технологийн сургуулийн цацрагийн лабораторид байлдааны радарын тоног хөрөмж боловсруулад үйлдвэрлэх засгийн газрын тендерт ялахт нь бас тусалж исэн юм байна. Чи өөрийнхөө туршлага толгоогоор л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгсэн энэ төслийг яагаад яриад байгаа юм гэхэлэр одоо бид нар дэлхийн 2 дугаар дайны үед цөмийн зэвсэг хийжсэн Манхэттен төслийг мэддэг шүү дээ тий. Тэгвэл яг энэ саяны энэ хэлсэн тендерийг авахт нь тусалж байгаа гэдэг энэ үйл явдал болохоор зүгээр Америкийн нэгдсэн улсын түүхэнд энэ Манхэттен төслийн дараагаар буюу 2 дугаар байранд бичигдэх ийм чухал ач холбогдолтой байж таарсан юм байна. Тэгэхээр ийм гавьяатай учраас Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн флотоос төрийн албаны тэргүүний шагналаар шагнуулсан гэж. За энэ магнетрон гэдэг төхөөрөмж нь ерөөсөл радар ба. Радар буюу одоо ингээд кинодоор хардаг штэ ингээд нэг юм онгоц ирж ийн үгүй юу гэдэг ингээд нэг юм гэрлэр хараад байдаг тий. За өөрөөсөө богино долгион гаргадаг тэрийг нь ашиглаад онгоц эсвэл шумгч онгоцыг илрүүлэхэд ашигладаг ийм радар төхөөрөмж. За Percy Spencer нэг өдөр магнетроны туршилт хийжээтэл халаасанд нь байсан чихрэн хайлтсан байсан гэж байгаа. За зарим их сурвалж дээр бол шоколад ингээд зүгээр л одоо хувцсныхаа халаас нийцсэн байсан тэр нь хайлтсан байсан. Тэгээд Spencer гайхаад хамт ажилладаг хүмүүстэй хэлсэн мэт хөөх миний халаасанд байсан одоо чихэрдээ идэг байсан чихэр хайлтсан байхаа сони юм а гэсэн чинь юм. Тэгсэн чинь Spencer энэ магнетроны электрон хоолойноос л боллоо гэд үлсэн хамт ажиллаж байсан хүмүүс нь угаасаа тэгд юм уу надад ингээ хайлтсан байд юм уу халаасанд янз бүрийн бахаар идж явах юм бахаар халчдаг юм байл хайлчдаг байл. Тэгэнгүүт нөхөр энэ юу ямар очиртай юм бэ? Тэгээ нөхөр ингээ нөгөө харин тийм магнетроны электрон хоолойноос болоод ингээд энэ халаасанд байсан чоколад хайлчлаа гэж бодоод тэгээд анх попкорны үрийг ашиглаад ерөн туршилт хийж үзье. Гэт ингээд попкорныг ууданд тэгээд магнетроны хажууд тавиад орхисон юм. Тэгсэн чинь тэр нөгөө попкорн халаад сүулдэ бүр ингээд доторх чийгдэх цардуулан тэлээд тэгээ попкорн чи халахтаа пат бууддаг штэ тий. Пат гэдэг ингээд дуу гараад ингээд тэгээд задраад цагаан өнгөтэй болоод ингээд задарсан. Ингээд дэлхийн хамгийн анхны богино долгионоор боловсруулсан цагаан попкорныг нөхөр санаандгүй байдлаар гаргаад авчиж байгаа. Одоо бид нар чинь ингээд дэлгүүрээс нөгөө нэг микровейв гэж бичсэн попкорн худалдаж аваад шууд пэйжэндээ хийгээл чат бад гэж болчдөг шүү дээ тий. Энэ хүний тухай ярьж байгаа гэсэн. За тэгээд дараа нөхөр попкорныг ингэсэн юм чинь өндгөн дээр туршилт хийсэн. За. Өндгийг электроноор бөмбөгдөж үтсэн баг. Ингэхдээ өндгөө данхан тэгээд данхныхаа дээр магнетроны электроныг шууд ингээд данх руугаа ингээд буутахаар чиглүүлээд ингээд байрлуулсан. Тэгсэн электроноор данхыг нэлээд удаан шараад
За ингээд нөгөө өндөгч одоо яасан бол үзье гэд. Тэгээд туслах нь тэр магнитроныг нь хажууд иш нь холдуулж хагаад дагаа таглцсан байсан юм л да. Даахын дотор өндөг хийгээ дагаа таглцсан. Тэгээд тагийг нь авсан чинь нөгөө өндөг нь тагийг нь аван гот буудаад нүүрэн дээр нөгөө ингээд нөгөө халуун өндөг чинь дил бүсэрч наалдаад. Тэгээ нөгөө ажилт нь нүүр ам нь түлэгдэж баларч исэн. Ийм тохиолдол байна. Тий. Энд ч одоо ингээд пэйж буюу богино толгойн зуухыг л нээх явцсан үйл явц шүү дээ. Туршилтын явцууд. Тэгэхээр за энэ ч тоглоом биш юм бэ шүү гэж утсан ба. За. Тэгээ битүү металл хайрцаг дотор өндөр нэгтрэлтэй цахилгаан соронзон орон үүсгэх генераторыг холбож анхны жинхэнэ богино толгойн зуухыг ингэж нээж байгаа. Одоо бид нар гаднаас нарахаар ингээд нэг юм дөрвөлж юмнууд л байгаа гэдэг шүү дээ. Тэрний хамгийн ихний хэлбэр гэсэн. За тэгээд энэ бүтээлийн магнетрон буюу тэр электрон хоолойнд богино толгойныг металл хайрцаг дотор ингээд цацаад тэгээ электронууд металл хайрцагнаас гарахгүй санаа амруулж эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл бол одоо илүү хамгаалтай болж гисэн шүү дээ. Тэгээ бас ингээд нөгөө хүнс дэлбэрчих юм бол 20 авдан цацагдаа, ойр авдан цацагдаад байхгүй хяналттай аюулгүй туршилт их боломжтой болж эхэлж байгаа юм л да. За ингээд нөгөө металл хайрцагнда янз бүрийн хүнсний зүйл хийж туршиж үзсэн. Ерөөсө гарт харалсан бүгдийг ингээд хийж үзээд тэгээд долгионы нөлөөллийг нь ажиглаад температурыг нь хянжсэн гинэ. Одоо энэ чинь тэдэн минутанд болох бол яаж ийн, тэдэн минут болгоод хит халж ийн, аль нь тохиромжтой мэн гэх мэтчлэн бүртгүүлүүдийг хийж исэн гэсэн үг. За тэгээд энэ бүтээлээр хүнсний бүтээгдэхүүнүүдийг халааж болох юм байна гэдгийг ойлгочихж байгаа. За ингээд ойлгосныхаа дараа Raytheon компани 1945 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Америк нэгдсэн улсын патентын албанд богино долгионы зуух гэж нэрлсэн ийм бүтээгдэхүүн дээр патентын өргөдөл гаргасан. За ингээд өргөдлийг нь бүр 5 жилийн дараа гэж аахгүй. 45 оны 10 сарын 8-нд өргөдөл гаргаад 50 оны 1-р сарын 24-ний өдөр патентыг компани нэрээр бүртгэсэн. Бөө хуудсан юм шүү дээ. Таны үеэр юм шүү дээ. 2 дугаар дайны үеэр юм шүү дээ. Тэгэд Raytheon компани 45 онд патентын өргөдөл гаргачаад 47 онд аль хэдийн худалдаанд гаргасан юм байна. Богино толгойн цууха. За. 180 см-ийн өндөр 340 кг жинтэй. Бүхэл бүтэн машин богоостой дээ баг. Тийм ээ тий. Данхайсан том машин шиг. 340 кг жинтэй тухайн үеийн ханшаар $5,000 орчим долларын үнэтэй. Ийм богино толгойн цуух гаргажээ. За энэ бол өнөөгийн ханшаар $70,410 тэнцэхээр ийм өндөр дүнтэй данхайсан том ийм төхөөрөмж. Тэгээд ер нь хүнсний зүйл халаах зорилттой. За ингээд ийм үнэтэй шарах шүүгийг хэр баргийн айл худалдан авч чадахгүй. Зах зээл дээр бол арай л үнэтэй. Тэгээд хитрхи овор хэмжээ ихтэй. Гэхдээ эднийг энэ том зүйлийг одоо юу гэдгийг шарах шүүгийг пэйжийг засгийн газрын харьяа байгууллагууд ингээд олноороо одоо хүнс хадгалдаг хэрэгэлдэг газруу цэргийн ангиуд эмнэлгүүдэд ашигладаг байсан гинэ. Тэгсэн Raytheon богино толгойн зуухны овор хэмжээг нь багасгаад илүү хямд өртгөөр зарахгүй бол энэ ер нь хэцүү юм байна гэж. За ингээд сайжруулах гэж хичээсэн. Энэ хоорондоо бүтэн 20 жилийн туршид ингээл судалгаа хийгээл яаж сайжруулах вэ, яаж жижиг болох вэ, яаж өртгөхийг багасгах уу гэж явсараа байгаад 67 онд анх $5,000 гаргаж исэн богино толгойн зуух пэйжийг $495 үнэтэй. За овор хэмжээ бол маш боломжийн жижигсгсэн Radrange гэдэг ийм брендийн богино толгойн зуух буюу пэйж худалдаанд гаргасан. Сайн дүүхтэй. Гүнхээр 20 жилийн хүч хөтөлбөр эндээс харагдаж байна те. Тий 20 жил явсан. Тэгээ энэ ингээд нүд ирэмхийн зурал ингээд гой жижигхэн одооны ийм боловсон лаг гой пэйж гарчаагүй юм байна. Тэгээ 20 жилийн туршид ингээд жижигрүүлж өртгийг багасгасаар байгаад сүүл рүүгээ 75 он гэхэд жилд 1 сая ширхэг борлогддог ийм амжилттай бүтээгдэхүүн болсон гэж байна энэ пэйж. За тэгсэн Percy Spencer энэ хүү шинэ бүтээлийн төлөө Raytheon компаниас $2 л урамшуул авсан байдаг юм байна. Хамгийн сонь энэ чи ийм зүйлийг өөрөө санаачлаад хийгээд судалгааг нь хөгжүүлэн явсан мөрчлөнгөөсөө ерөөсөө л компани түнд энэ чиний урамшуул $2. Ингээ болоо. Өөр ямар шагнал урамшуулал зохиогчийн төлбөр аваагүй. Уг нь бол ингээ ботхоор зарагдсан одоо жилд 1 сая ширхэг зарагдж ирсэн шүү дээ 75 оны үед. Тэгэхээр 1 сая ширхгээс л одоо $1 авлаа гэхэд жил бараг долларын саятан байна шүү дээ тий. Аюу хурдан баяжчихаар. Тэгэхээр компани болохоор зохион бүтээгчнэр чинь манай цайлангаар ажиллаж байна. Манай лабораторийг ашиглаж байна. Ийм учраас бүтээгдэхүүний зохиогч ирэх компани тариалагдана гэдэг энэ зарчмыг баримтлаад юу ч өгөөгүй юм байна. $2 өгöd яах вэ амир тий. Горгор юм аа. Тийм яг нөгөө Percy Spencer карьерийн хувьд яг энэ хугацаанд өсөж байгаа юм л да. Төлөөлөл өдөр зоох зөвлөлийн гишүүн болсон. За мөн карьерийнхаа туршид нэр дээрээ 100 орчим патент авсан байт юм байна. Тэгэхээр энэ хүн бол яалтчгүй маш сониуч тэрийг дагаад маш олон зүйлийг нээсэн хүн байгаа байхгүй. Тэгээ бас ийм нөгөө Америкийн радио инженеруудын
хүрээлэн гэж байд юм байна. Энэ хүрээлэнгийн гишүүн Америкийн урлаг ширхлүү ухааны академиэс тэтгэлэг авсан байна. Массачусетс их сургуулийн хүндэт доктор болж исэн. За мөн Перси Спенсер огтхонч баян чинээлэг амьдарч байгаагүй. За ингээд 1970 онд 76 наснда өвд болсон байт юм. Сонир л дүүхтэй тий. Сонир юм байна тий. За нэг ийм одоо бидний юусан зохион бүтээсэн бидний хэрэглээд байгаа пэчиг ийм Percy Spencer гэж хүн бүтээгээд энэнийхээ бүтээснийхээ шаанд баг $2 л урамшууллага компаниас авч ирсэн юм байна. Амар. За дараагийн хүн бол Америкийн молекул биологч, биохимч Douglas Prasher гэж ийм хүн байна. За энэ Douglas Prasher гэж хүн бол 51 онд Kentucky мужийн Lexington гэдэг хотод төрсөн. Аав ээж нь жирийн ажилчин хүмүүс байсан. Ohio-гийн их сургуульд суралцаад молекулын биологч болсон. 79 онд Майамигийн их сургуульд биохимээр докторийн зэрэг хамгаалаад Жоржиагийн их сургуульд химийн профессороор ажилладаг байсан. За маш том биетэй ингээд нэлээд тийм өсөрхөг хөгжилтэй ийм хүн байжээ. Тэгээд молекул биологийн багш нар дандаа тийм байд юм бах та. Манай их сургуулийн молекул биологийн багш тийм байсан шүү дээ. Том биетэй, маш хөгжилтэй. Тэгээд Жина гэдэг ийм ижил мэргэжилтэй эрдэмтэн бүсгүүдэд танилцжээ. Тэгсэн энэ хоёр ингээд бие биедээ одоо гэдэг хайртай болоод тэгээ бие биедээ дурлсан байгаа. Тэгсэн энэ Douglas Prasher гэдэг хүн бол үнэхээр ичимхий, амар бүрэг ийм хүн байж. Тэгээд ер нь бол сэтгэлээ хилчилж чадаагүй харин Жина гэдэг нөгөө эрдэмтэн өөрөө төрүүлж сэтгэлээ хилчлээд ингээд энэ хоёр гэрэлсэн. Эхнэр нь баг гэрлэгсэн юм шиг. Тий харин тийм ингээд эхнэр нь баг өөрөө тий ингээд сэтгэлээ хилчлээд юус энэ Douglas Prasher гэж хүн энэ өөрөө нэг ийм ичимхий гэдэг юм уу, бүрэг гэдэг юм уу, ийм одоо ийм зангаасаа болж ер нь жоохон хохирсон талын хүн юм шиг байна. Харин тий баг эрэгтэй үнсгэлж инж гэж хэлж болон баг сонин амьдралаар амьдэрсэн хүн биш шүү дээ. За, Жоржиа мужид байхдаа Prasher Medusa гэх амьтны 70 амьтныг судалж эхэлсэн. За бид нар мэддэг ч хүүхэлдэйн нэмэр гараад идэх тийм. Тэгсэн чинь Seattle-тэй ойролцоох энэ Puget Sound гэдэг газарт амьдардаг Cristalla Medusa гэдэг энэ амьтад орой болохоор усан дотор гэрэлтдэг юм эдистэй байсан юм байна л да. За, тийм байдаг тий харагддаг тий. Тий далайн залхаг гэдэг хот Медузыг. Залхаг гэдэг бас тохиол байдаг. Гэтэ бас айгүй хэцүү юм билий. Залхаг гэхэлэр өөр амьтанч болчих гээд тохиол байдаг. За харанхууд усан дотор ингээд ийм хөх ногоон өнгөөр гэрэлтдэг энэ амьтан. Тэгээд Prasher сонирхлыг маш их татсан гинэ. За. Тэгсэн чинь 1962 онд Японы биологч Osamu Shimomura гэдэг ийм хүн энэ төрлийн медузанаас хөх ногоон гэрлийг үүсгэдэг хоёр жижиг уургийг ялгаж авсан юм байна. 62 онд. За тэгсэн эсүүд кальцийг ялгаруулах үед нэг уург нь цэнхэр өнгөтэй болтын гинэ. Кальцийг ялгаруулах үед тэгээд цэнхэр гэрлингээ хасан шүү дээ. Тэнгүүд хажуугийн нөгөө нэг уург нь болохоор тэр цэнхэр гэрлийг ингэж шингээж авангуудаа ногоон өнгөтэй болчт юм байна. Ухаа. Ийм эдистэй гэсэн. Тэгээд нөгөө мэдээч хэрэг тэр нөгөө хоёр уургийн чинь хоёр дахь уургийг нь гэрэлтүүлэгч ногоон уург буюу green fluorescent protein гэж нэрлэдэг байгаа юм билээ. GFP гэдэг ингээд товчилсан. За тэгэхээр энэ хоёр уург дээр л ерөөсөө хамгийн гол ач холбогдол ахна шүү дээ. Douglas Prasher Medusыг судалж байхдаа нэг ийм санаа болсон гинэ. Нэг жижигхэн одоо энэ нөгөө нэг гэрэлтэгч ногоон уургийг авж агаад эсийн доторх өөр том уург дээр наачи. Ийм хоёр юм байгаа шүү дээ. Ингээд тэргээ хийсэн байгаа энэ туршилтаа. Тэгсэн чинь нөгөө эс рүүгээ цэнхэр гэрэл тусгаад үтсэн чинь ногоон өнгөтэй болоод исэн. Энэ туршилтыг хийсэн гэсэн. За энэ гэрэлтдэг уург хэнд хэрэгтэй вэ? Одоо энэгээр юу яах юм бэ? За юу ногоон юу тийм яриад байгаа юм бэ? Энэ уург бол эмнэлгийн судалгаанд зориулагдсан. Тухайн үед эрдэмтэд болон эмч нар эсийн доторх уургийг хянах боломжгүй байсан юм байна. Тэгээд Douglas Prasher гэж энэ эрдэмтэн эсийн доторх молекулуудыг тодруулах аргыг нээсэн гэсэн үг. Хэрвээ гэрэлтэгч ногоон уургийг эсийн дотор уургатай холбож чадвал эрдэмтэд эдгээр уургууд юу хийдэг, хэрхэн хөдөлдөг, хизээ хаана идэвхтэй байдаг гэх мэт одоо янз бүрийн зүйлийг нь хараад хянаад чадаад байна. Амар чухал. Тий. Тэгэхээр ангаах ухаан чухам энэ л хэрэгтэй. За ингээд яг энэ бүтээл явсаар угаад хожим нь бол MRI гэж нэрлэдэг байгаа тий. MRI зураг гэх зүйлийн үндэс болсон. Ангаах ухаанд өгүүлж боршгүй маш өндөр ач холбогдолтой бүтээл болсон. Тий. Тэгээд 88 онд Prasher Америкийн хавдар судлалын нийгэмлэгээс $200,000 буцалтгүй тусламж авсан. За ингээд энэ нь бол тэр гэрэлтэгч ногоон уург нь эмч нарт хор тавдрын эсийг судлахад туслана гэж өөрөө бодож байгаа. Энэ тоцгоштой MRI гэдэг чинь одоо бид нэр өдөр юу эмнэлгээр явж байгаа хүмүүс л
байнга юу яаж идэ сонсч идэ. Би 2 удаа тоцлогчтой амраад орж исэн. Тэгэл яг энийг чинь хараад тэгээд нөгөө нэг сидэн дээр ингээд нөгөө харангуудаа хуулаад өгчдөг. Тэгээд тэрийг эмчтэй ингээд аваад үзүүлэхээр эмч надаа үзүүлт юм бэлээ. Чиний би чи яг энэ хэсэгтээ ингэсэн байна, тэр хэсэгтээ тэгсэн байна гэд. Тэгээд энэ бол зөвхөн үнэхээр ангийнхаа ухаанд чухал ийм нэлт болсон тодорхой. За юуны өмнө pressure тэр нөгөө GFP гэдэг байгаа нэг юм ногоон өнгийн ураг байгаа даа шүү дээ. Энийг үүсгээд байгаа ДНХ-г олох хэрэгтэй байна гэж бодсон байгаа. Тэгээ тэр үед энэ ажил тийм ч амар байсангүй л дэж нь шинжилгээ ухаан сайн хөгжөөг 1960-70-аад оны үе тий. Тэгэхээр Вашингтон мужийн Puget Sound руугаа ингээд яваад гэрэлтдэг медузуудыг нэг нэгээр нь бариад усан санд авчирч хийсэн юм байна. За тэгээ медузагаас гэрэл үүсгдэг эд эсийг ялгаж зүсэж авахсыг юм хэцүү ажил тухайд байгаагүй мэн л да. Тэгээд гэрэл үүсгдэг ДНХ-г ялгаж авч эхэлсэн байна. Гэхдээ харамсалтай нь гэрэл үүсгэж эд эс нэг маш жижиггүй учраас хангалттай хэмжээний ДНХ олж авахын тулд pressure 70 мянган медузыг бүгдийг нь өөрийнхөө гараар бариад цуглуулад ДНХ-г нь ялгаж авч исэн. Ийм ажлыг хийж исэн гэсэн. Нэгэсэндээ асар хүнд хөдөлмөр мөртлөнгөөс маш уйдгартай нэгin хэвийн нэг өстой балан ажил болж таарж байгаа байхгүй юу? За тэгсэн чинь нөгөө эрдэмтдийн хоорондоо ингээл ингэж тэгж ингээл шуум явж байгаа. Энэ бүхнийг олж сонссон Колумбийн сургуулийн биологч Мартин Чалфи гэдэг ийм эрдэмтэн байна. За энэ хүн Дуглас Pressure руу утассан гэж байна. Тэнгүүтээ гэрэлтэгч ногоон уургийн судалгааг тань би сонслоо. Би тань туслахад бэлэн байш үү гэж хэлсэн юм байна. Тэгсэн чинь Douglas Pressure нөө хичмхий хүн гэжсэн шүү дээ. Хэрэггүй би өөрөө чадна гэж хариулсан байна л да. Тэгсэн чинь Мартин Чафли түүний хөдөлмөрийг ингээд үнэхээр хүнд болохыг нь ойлгож байгаа учраас тэрийгэ хэлээд наад судалгаа чинь маш чухлаа. Тэгээ байнга надтай холбоотой байгаарай. Тусламж хэрэгтэй бол заавал хэлээрэй гэд уцаа салгасан юм байна. Тэгээд энэ Pressure гэдэг хүн нэрээ үнэхээр амждаггүй ганцаараа. Тэгээд амжихгүй бүтэн жил нухаад за ингээд нэг маш жоохон ДНХ-ний нөөцтэй болсон юм байна. За ингээд нөгөө би ингээд тань туслахад бэлэн шүү. Ер нь наад судалгаа чинь чухал шүү гэдэг байгаа. Тэр Чалфи гэдэг байгаа юу шүү дээ. Эрдэмтэн байна шүү дээ, тий. Мартин Чалфи гэдэг байгаа. За тэр Мартин Чалфи руугаа залгсан юм байна. Тэгсэн яг тэр Чалфийн тэр үед амралтаа аваад ингээд Юта мужид руу аяллаар явцсан. Шавин болох одоо өөрийг нөгөө хариуцдаг байсан юу лаборант нь утсыг нь авч таарад. Тэгээд Pressure-ийн хэлснийг Чалфид би дамжуулж хэлнэ. Заавал хэлнэ гэсэн юм байна. За ингээд энэ бол 1989 он болчих жоохоо байхгүй. Тэгсэн Pressure туршилтаа ганцаараа хийгээд нөгөө гэрэлтэгч ногоон уургийн ДНХ-г зарим бактери рүү хийгээд гэрэл тусгаж үзсэн чинь бактери нь гэрэлтгүй гинэ. Хүүдий. Уул гэрэлтэх ёстой шүү дээ. Тийм шүү дээ. За ингээд Pressure маш их сэтгэлээр унсан. Дахиад өөр олон төрлийн бактери дээр туршилт хийгээд исэн болтгүй. Pressure бүр дахин оролдоод өөр бактери, микробууд дээр туршилт хийгээд юусоо гэрэлтүүлж чадаагүй. Балар. Тэгээ яагаад гэдгийг ингээд ойлгохоо болсон. Яагаад гэрэлтэхгүй. Ер нь сэтгэлээр унж хэлсэн гэсэн үг тийм. Ийм хүнд хөдөлмөрийн дараа яг ингээд үр дүн гарахгүй болохоор ч муухай шүү дээ. За одоо энэс хойш гоё юм болно. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлүүлье. Төхөөрөмж шинжлэх аян DD шин дэвшилтэд 3 т төхөөрөмж хамтран ажиллаж байна. За та DD штэ бол төхөөрөмж шинжилээрэй. За энэ төхөөрөмж шинжилэхээр маш олон давуу талтай ийм гоо шин төхөөрөмжтэй болно гэсэн үг. Хэрэглэгчдийн хар цагаан гэдэг нэрээр нь мэдэх 11, 13 онд үйлрэлж исэн Конко гэдэг загварын телевизийн сувгуудыг л үзэх боломжтой энэ төхөөрөмжийг түлхүү шинжилнэ. За DD-шийн аль залбар дээр очиод олон давуу талтай шинжилсэн төхөөрөмжөө та өөрт тохирох боломжийнхаа нөхцлөөр худалдаж авч болно. Бид нэр илүү сайхан зүйл үзэхийн төлөө илүү сайхан өөртөө таатай үйлчлэгээ авахын тулд төхөөрөмжөө шинжлэх ёстой болж таарч штэ тийм ээ. 4-р сарын 1-ээс энэ аян эхэлж байгаа. За тэгэхээр энэ дэвшилтэд 3 т төхөөрөмжийг яагаад шинжлэх ёстой давуу тал нь юу гэхээр дотоодын болон дэлхийн шилдэг 150 гаруй сувгийг үзэх боломжтой. Монгол орны хаанаас ч цаг агаараа шууд харчих боломжтой гинэ. За. Цагт баригдлуу кино контент үзэх кино сангууд маш их байгаа. Энэ 3000 гаруй кино байгаа гэсэн. За хүссэн нэвтрүүлгээ бичлэг хийгээд нөхөж үзэх боломжтой. Энэ аягүй гоё юм билэ. Дараа нь хизээж үзсэн тий. Бараг нөгөө ингэдэг штэ заримдаа ингээд нөгөө бидний хайртай татны хүмүүс ингээд нэвтрүүлгүүдээр гардаг штэ тий. Тэр хэсгийг ингээд бичиж авч үлдчихэд магадгүй 20 жилийн дараа 30 жилийн дараа ч юм уу тий ингээд хадгалаад гаргаад ирэх боломжтой гэсэн үг. Интернет төхөөрөмжтэй холбогддог өөр дээрээ санах ойтой гэх мэтчлэн ийм төхөөрөмж байна. За орон нутгийн хэрэглэгчид хизээ одоо гэдгийг зургатын хөтөлбөрөөр хүлээхгүйгээр одоо ингээд цагаараа ингээд энийг авчих юм бол тэг ингээд өөрийнхөө хүссэн цагтаа ингээд нэвтрүүлгүүдэд үзээд явчихна. Тий. За ер нь бол энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг DD-шийн Facebook хуудаснаас авч олно. Эсвэл 77 14 гэдэг хуснаас лавлаарай. 77 14 34. За бас DD-шийн өөрийнх нь лавлах хуудас болох 14 34 рүү залгаад асуусан ч болно. За манай нэвтрүүлэгтээ төхөөрөмж шинжлэх аян DD-шийн дэвшилтэд 3 т төхөөрөмж хамтран ажиллаа. Баярлалаа. За бид өнөөдөр эрдэмтдийг танилцуулж байгаа.
За. Pressure гэдэг эрдэмтний талаар ярьж байна. За ингээ Pressure-ийн $2000 буцалтгүй тусламж дуусчээ. Тэгэд үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгээс дахиад тэтгэлэг авах хүсэл гаргасан ч гэсэндээ хүрээлэн үр дүнгуу төсөл дээр санхүүжилт хийхгүй гэж татгалцсан. Энд угаас үр дүн харагдахгүй байгаа даа шүү дээ. Хичнээн юм хийгээд исэн ч гэсэндээ үр дүн байхгүй. За ингээ Pressure улам өрөвдөлтөй болоод санхүүгийн хямралд ороод сэтгэлээр унж эхэлж байгаа юм л та. Тэгсэн нэг удаа түүний 3 настай охин цэцэрлэгийн багштай ингэж хэлсэн байт юм байна. Манай аав огт инээхэ болцсон. За. Тэгэхээр энэ өгүүлбэрээс ямар их сэтгэлээр унж исэн амьдрал нэгцэн байсныг харж болж байгааз. Тэгээ эцэст нь судалгаагаа орхихоор шийдсэн ингээ ерөөсөө л боли. Одоо ийм үр дүнгүй юм хийгээд бүх насаа зориулаад ингээд ч яах юм блэ гэд. Америк нэгдсэн улсын хөдөө аж ахуйн албанд хортон шавж устгах ажилд орж байгаа. За. Ишин эрдэмтэн хүн шүү дээ. Гэхдээ ийм хөрөнгө хүч цаг хугацаа зарцуулж ийм судалгаа хийлээ. Ингээд ямар ч үр дүнгүй боллоо гэсэн нийтлэлээ ангаах ухааны сэтгүүлд өгсөн байсан юм байна. Анзаар. За тэгсэн нөгөө Чалфи гэдэг хүн байгаа шүү дээ тий. Чалфи амралтаараасаа буцаж ирэнгүүтээ ирсэн гэсэн нөгөө оюутан түнд Pressure таныг яриараа гэсэн ингэж дамжуулж хэлээгүй юм байна. Өгнөө заавал хэлнэ гэсэн шүү дээ тий хэлээгүй. Тэгсэн бүтэн сарын дараа нөгөө сэтгүүл дээрээс Pressure нийтлэлийг олж харсан юм байна Чалфи. За. Тэгээ харангуудаа маш их ууралсан гинэ. За. Тэнгүүдээ Pressure руу залгаж байгаа. Чи яагаад надад хэлээгүй юм бэ гэдгсэн чинь би хэлэхээ залгасан чи өөрөө байгаагүй амралтаа аваад явцсан. Багш чинь шавь чинь миний ярьсныг чамд дамжуулна гэж хэлсэн бодвол дамжуулаад хэлгүй. Чи өөрөө эргэж над руу яриаггүй штэ. Ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Манай Pressure. Тэгсэн чинь Чалфи үүнд нь маш их уурсан гинэ. Тэгээ уцаар ярихтаа бүр ингээ хашгичаад хоорондоо бараг маргалдах шахав юм болоо. Тэгээ Pressureт наад ажил чинь маш чухлаа. Ер нь хоёулаа чиний юун дээр алдсныг дахиад нягтарч шалгая гэж ятгаад надад дээнхийнхаа дээжийг өчөх гэж хэлсэн юм байна. За. Тэгсэн чинь нөгөө Pressure ч одоо угаасаа л ингээ залхацсан бүхнийг орхихоор шийдсэн баа штэ. Дуртай дургу. За жаахан дээж үлдсэн байгаа чинийг авал авахгүй дөө гэж өгсөн юм байна. Ингээ уцаа тасалсан гэсэн. Тэгээд Сан Диего хотын Рожер Циен гэдэг бас биологч нөгөө нийтлэлийг ч уншаад би ийм ингээд судалгаа хийгээд бүтлгүүчлээ гэдэг нийтлэлийг нь уншаад бас дахиад Pressure руу уцтаад танд ингээд ДНХ үлдсэн үү? Тэ надад үлдсэн ДНХ-гаас өгөөч ээ. Би бас таны судалгааг ингээд уулна. Үнэхээр наад судалгаа чинь чухал юм байгаамаа. Наадах чи өргөжлүүлмээр байна. Тэгээ Pressure өөртөө байсан одоо ДНХ-ны дээжийг 2 хуваагаад тэгээд Мартин Чалфи, Рожер Циен гэдэг энэ хоёр биологч руу явуулсан байгаа. Эрдэмтэн рүү явуулсан. Шуудагаар явуулсан. Тэгсэн түүний гэрэлтэгч ногоо уургийн судалгааны төслийг нь ерөн төгсгөл эндээс эхэлж байгаа хгүй. Тэгсэн Америк нэгдсэн улсын хөдөө аж ахуйн алба гинтийн шийдвэр гаргаад Pressure-ыг бүр Мэриленд мужид очиж ажил гэж томилсон. За ингээд нөхөр өөр ажил олдохгүйсэн учраас дуртай дургу гэр бүлээ аваад бүр ингээд өөр муж руу буюу Мэриленд муж руу нүүж очиод тэгээд тэнцэнэ ер нь бол жаахан санхүүгийн хувьд ч гэсэн хэцүү, ер нь жаахан амьдрал нь тааруухан л байсан юм байна. За. Тэгсэн нэг удаа Аз дохиогоод NASA-д ажилд орох боломж ороод NASA-д ажилд орж байгаа юм. Биологч NASA-аар явчихсан. Тэгсэн ажил нь ямар очиртай юм гэсэн чинь өөр гариг руу ингээд дэлхийгээ сансрын хөлөг нисгэнэ. Тэгэхэд дэлхий дээрээс ингээд наалдаад явчих боломжтой янз бүрийн бактерийг олж илрүүлээд устгах, цэвэрл, хариуцдаг. Дэлхийгээс бактери авч иж болохгүй. Тэндээс ирсэн хүмүүсийг ч гэсэндээ ариутгадаг шүү дээ. Тий. Тэгэн гол дэлхийгээс хөөрж байгаа өөр гариг руу явж байгаа энэ өөр гариг дээр буух гэж байгаа энэ хөлөг дээр одоо гэдэг бидний нүдэнд харагдахгүй ням бактери байгаа бол тэрийг нь устгаж цэвэрлээ. Тэхийн тулд ийм одоо гэдэг мэрэгжлийн ийм сайн эрдэмтэн хэрэгтэй. Ингээд ийм ажил хийдэг ус юм байна. За тэгсэн юу байсан? Удахгүй нөгөө нэг ажил нэг 18 сар ажиллаад тэгээд NASA төсвөө танаад уучлаарай. Одоо ингээд танд ингээд дахиад юу гаргаж орондоо гаргаж чадахгүй нэ. Гэт биологч ухсаач. Дахиад NASA-гийн ажлаас нь алдсан. За энэс дараа нь Pressure хийгээгүй ажил гэж байхгүй. Нөгөө сайхан эрдэмтэн хүн чинь нөгөө сайхан тарих толгой чинь баг хог дээр гарч ийн гэж хэлж болохоор юм л да. Таксины жолооч хийж байгаа шатхан түгээгийн газар чүний ээлжийн түгээгч хүртэл хийж үтсэн байгаа. Тэгээд уг нь бол эрдэмтэн доктор хүн шүү дээ. Ингиж нэг үлгэн салган их л ядуухан баг 10-аад жил амьдэрсэн байт юм байна. Айгу утсан гэсэн үг шүү дээ. Тэгээд эцэст нь нэг цагийн $8.50 цалинтай Toyota-гийн машин борлуулалтын газар Албаны микроавтобусны жолооч хийж байгаа. Оо за бүр байгуулгын жолооч. Амар агаа. Тэгээ энэ цалин болохоор яг нөгөө Макдоналдсын шинэхэн ажилтны цалингаас яг бага юм байна. Гэхдээ нөгөө нийгмийн даатгал төлдөг нэг тийм хоосон чончгүй яг нэг амьдралаа үлгэн салган болгоод явж исэн гэсэн. Тэгээд Колумбийн сургуулийн профессор Мартин Чалфи шуудангаар хүлээж авсан дээжээ шалгаад одоо энэ ч нөгөө нэг үлдсэн дээжээ өгсөн шүү дээ. ДНХ-ийн дээжийг ялгаж авахдаа буруу тайрсныг нь олж мэдсэн байна гинэ. За.
одоо өөрөөр хэлэх юм бол яагаад үр дүн гарахгүй байсан учир зангилаа энд тайлагдана. Тэгсэн Pressure хідэн хэрэггүй молекул үлдээчихсэн байна гинэ. Ялгаж авч явах та. Тэр молекулуудын засаж тайраад гэрэл тусгасан чинь нөгөө уураг ногоо өнгөөр ассан байна. Учир тайлагдчих. Pressure ингээд нөгөө нэгэн хэвийн амьдралдаа ажилдаа ингээд түүртээ санамсаргүй ялгүй алдаа гаргацсан гэсэн үг юм байна л да. Жохон алдаа гаргацсан гэсэн үг. Тэгэхээр Сан-Диего их сургуулийн профессор Рожер Цин гэдэг бас нэг биологч байгаа тийм ээ. Энэ уургийг бас дутуу цэвэрлээд ялгасныг нь мэдэнгүүтээ гүйцээж цэвэрлээд гэрэлтүүлсэн чинь бас ассан байгаа. Тэгээд өөрөө нэмж хөгжүүлээд уургийн гэрэл тусахад ногооноос гадна улаан цэнхэр шар өнгөөр асдаг болгож өөрчилж чадсан юм байна энэ уургийг. Тэгэхээр Рожер Цин бүтээсэн олон өнгийн уургийн ачаар эрдэмтэд яасан гэхээр нэг хэсгийн доторх уургуудыг өөр өнгөөр ялгаж оншилж сурсан гэсэн үг. Тэгээд нөгөө дотор эрхтний тодосгочтой зураг авдаг аргууд чинь яг одоо энд яригадаад байгаа бүтээлээ гэж хэлж болно. За ингээд энэ уургуудыг ингээд олон өнгөөр ялгаад аваад мэдчихээр энэ дээр суурлаад одоо бид нар нөгөө эхэмд харуулахад ч гэдэг юм эмрайд харуулахад дүгнэлт гардаг гэсэн үг. Тэр нөгөө нэг би сая бөөрө өтгөд изотопийн шинжилгээгээ хийлгэсэн. Тэр нь гэсэн чинь миний биелүү ингээд нэг юм бодис шахаад одоо иймэрхүү бодиснууд л гэсэн үг шүү дээ. Бодис шахангуудаа миний бүр тэр бодисыг хэр хурдан шүүж байгааг нь үнэлждэг юм билээ. Тэгэхээр таны бүр тэдэн хувийн ажиллагаатай байна, эдэн хувийн ажиллагаатай байна. Ийм минут нь шүүж ийн, тийм минут нь шүүхгүй байна. Хоёр бүр чи хооронд ийм ялгаатай байна гэд гаргаад ирдэг. Тэгэхээр анагаах ухааны хувьд бол энэ бол асар өндөр ач холбогдолтой юу эрдэм шинжилгээний ажил байсан гэж хэлж болж байгаа байхгүй юу? За тэгсэн. Тэгээд ингэж 2008 оны 10 сард Нобелийн хороо тэр жилийн химийн салбарын Нобелийн шагналыг гэрэлтэгч ногоо уургийг анх нээсэн 62 онд нээсэн Японы эрдэмтэн тэр Осаму Шимомура гэж энэ хүнд. За бас энэ нөгөө гэрэлтэгч ногоо уургийг нээсэн Японы эрдэмтэн болон практикт нэвтрүүлсэн Мартин Чалфи, Рожер Цин нарт Нобелийн химийн шагналыг хувааж олгожээ. За ингээд Нобелийн хороо энэ хүмүүсийг шалгаруулахад Дуглас Pressure-ийн бүр сургаж байгаагүй. Харин тийм ээ, энэ сонсогдохгүй байна тий. Тэгсэн яг ийм одоо Нобелийн хороо ийм химийн 2008 оны химийн салбарын Нобелийн шагналтнууд ийм одоо Нобелийн ийм ажилтан зориулж Нобелийн шагнал олголоо гэдэг мэдээг авто дийлерийн ажилчдын цайны газар нөгөө нэг микроавтобус унж байгаа Дуглас Pressure радиогоор сонсч исэн. Юу тий, ямар амар хэцүү. Тэгээд ингээд өглөө зайлуул нэг цай ажилтны цайны газар өглөөний цаг. Тэгээд энэ мэдээг сонсонгуудаа цагаа уужсэн сэрээгээ газар унгаад ойлаад унсан. Аргагүй шүү. Тэгээ ажлынх нь ингээ яаваа юу болоо та зүгээр үү гэдгсэн чинь би Нобелийн шагналаа алдчихлаа штэ гэд ойлаад байсан гинэ. Тэгээ бүр ингээ таймширч чадахгүй ойлаад. Тэгээ сүүлдээ ингээ тэр автодилерийн газрынх нь одоо юу гэдэг энэ хүн солиорч чийч тэ. Юугээл том эрдэмтэн баг Нобель авах хэмжээний эрдэмтэн энчээ ингээ нэг юм жолооч хийгээл тэ ийм баг цалинтай тэ нэг юм жолооч хийгээ явж явах тэгээд өрөвдсөн байгаа. Бодлоо ярьж яана гэд. Ер нь солиорч юм шүү. Тэгсэн харин Мартин Чалфи, Рожер Цинар ер нь бол ёс зүйтэй мундаг эрдэмтэд байж таарсан. Тэр хүмүүс Нобелийн шагнал авсныхаа дараа энэ амжилтын гол үндэс бол Дуглас Pressure гэдэг хүн байсан. Дуглас Pressure гэдэг хүний хөдөлмөр оролцоогүйгээр энэ нээлтийг хийх боломжгүй байсан гэдгийг өөрөөсөө хүлээн зөвшөөрөөд ярилцлагууд дээр яг Дуглас Pressure гэж хүн байсан гэж хэлсэн байлээ. Pressure бодсон чинь шар ус босчихлоо хайр юм аа. Тэр нэг уйлж байгаа гэсэн үг үнэхээр өрөвдөлтэй. За ингээд Мартин Чалфи, Рожер Цинар шивэд рүү Нобелийн шагнал гардуулах хэсэл руугаа ингээд Pressure-ыг их нэртэй хамт дагуулж явмаар байна гэсэн юм байна. Тэгс чи Нобелийн хороо зөвшөөрсөн гинэ. Ингээд Pressure-т онгоцны бизнес классын 2 плэт захиалж өгөөд оцсон хонь тансаг зочид буудалд буулгасан байна л да. Бүх зардлын дааж ин гэсэн. Тэгэхээр Pressure 20 жилийн дараа анх удаа амралтаа авч үзэж байгаа. Их нэртэйгээ бизнес классаар Стокгольм руу бууж байгаа. За ингээд энд очингуудаа смокинг түрээслээд энэс гадна амьдралдаа анх удаа эрвээхээ зангаа зүүж үтсэн. Өрөвдөлтэй байгааз. Амар. За энэ юу ч тэгсэн Нобелийн шагнал гардуулах хэсэл дээр Шведийн хаан ирээд бүр Pressure-тэй ингээ гар барьсан юм байна. Тэгээ энэ бүхэн яг түүнд ингээд нэг юм үнсгэлжин болсон юм шиг санагдаж байна л дээ. Аргагүй шүү дээ. Одоо амар хэцүү амьдралаас гів гинтхэн Нобелийн шагнал гардуулах хэсэл дээр очиж чарч тийм ээ. За тэгээд ингээд олонний танил болж эхэлж байгаа. Нобелийн шагнал хүрсэн 3 эрдэмтэн тэр жилийн Нобелийн шагналын дагалдах мөнгө урамшуул болох 1.4 сая долларыг 3 тэнцүү хувааж авсан байгаа. Гэхдээ энэ мөнгнөөсөө нөгөө Pressure төгсөн хэсэг нь тодорхойгүй юм байл л дээ. Баяр ёслол дуусаад хүмүүс гэртээ харьсан. Тэгээ Нобелийн үсгэлжин болсон Pressure эргээд автодилер дээрээ очиод жолооч хийсэн. Тэгээ ингэсэн юм байна. Тэр Рожер Цин гэдэг нөгөө Нобелийн шагнал авсан хүн Сан-Диегод ингээд лабораторид хоёулаа хамт ажиллая гэсэн чинь нөгөө нэг Pressure чинь
бас нөгөө ичимхий нэрлэхүү нөхөр оо яах юм бэ ирэхгүй бэ. Ямар хэцүү бэ. Тий. Тэгсэн нөгөө нэг ингээд татгалцсан байгаа. Ингээд лабораторид эрдэмтний ажиллаа хийх боломжтой байсан татгалцсан. Тэгсэн чинь нөгөө нэг ингээд одоо юу Прашер гэж хүний одоо Нобелийн шагнал авахт гол нөлөө үзүүлсэн Прашер гэж ийм хүн шагналгүй хоцорлоо гэж нийтлэл гарсан чинь NASA тэрийг нь олж мэдээд за ингээд таны оронтой гарсан. Та буцаад NASA-д ирж ажиллаа. За ингээд 2010 онд NASA-д ороод сансрын хөлгүүдийг ариутгах ажил хийдэг гэсэн энэ хүн. Тэгээд NASA-гийн цалин бол мэдээж одоо юу гэдгийг өмнөхд нэг микроны жолоочтой харьцуулж өндөр сайн нөхцөлтэй. 2012 онд Рожер Цэн дахиж тэр Прашер гэж эрдэмтэнтэй холбогдоод NASA-д одоо юу гэдгийг бактери устгагчийн ажил хийгээд тахт яа гэм бэ? Наадах чи одоо мэрэгжлийн биологчдын хувьд бол зүгээр л нөө цэвэрлэгээний л ажил шүү дээ. Сандиогод миний лаборатори төрөө дээр хамт хоёлаа юу яа судалгаан дээр ажиллая гэд. Ингээд нэг марэ гэж гуйж ээж Сандиогод лабораторид ажиллаж эхэлсэн. Тэр нь бол 21-р зууны эрэгтэй үнсгэлчин гэж нэрлэгдээд байгаа энэ эрдэмтэн ингэж нэг юм эцэст нь яг эрдэмтнийхээ зам мөрөөр ажиллаж исэн баг. Нэрлэхэд нэрээ идэхгүй штэ гэхгүй юу? Харин нэг ийм сонин ичимхий ч юм уу нэрлэхүү ч юм уу ийм замтай л хүн байж. За энэ дөрөд манай нэвтрүүлгийн өндөрлөг цаг болжээ. Таныг сонсож байна гэсэн уриатаар интернет эмнэлэг болон төхөөрөм шинжлэх аянаар дээд шин дэвшилтэд 3 тэт төхөөрөмж хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдаа үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээг үдлэн амсараа 15 цаг 10 минутаас элдвэрш би нэвтрүүлгээрээ эргээд уулзцгаая. Баярлалаа мөгийх. За баярлалаа.